Манай хот их том юм а те? Тийм ээ миний охин. Манай хот чинь их том, их сайхан хот болсон шүү дээ. Таныг жоохон бахад ч гэсэн ийм том хот байсан уу? Үгүй ээ миний охин. Хитээ намхан байсан шүү дээ. Та хизээ төрсөн? Өвөө нь бол нэлээ эртээ. Барилгынхаа 90 жилийн ойтой бараг чацуу шахуу шүү дээ. Ардын хувьсгалын дараахан үедээ тэгэхэд 1923 онд туралдсан Монгол Ардын намын 2 дугаар их хурлаас аливаа банзмад хөрөөдөх, тоосго цохих, шохой шатаах зэрэг ажлуудыг хятад иргэд хийж барилгад нийлүүлж байгаа нь үнэртэг өндөртэй байгаа тул дээрх ажлыг улсын сангаас эрхлэн гүйцэтгэх тусгай газар байгуулах нь чухал болохыг онцолжээ. Улмаар 1925 онд манай барилгын хэтийн төлөвт дөхөн болгож алсын бодлогоогоо нийлсэн барилга байгуулахыг чиглэл болгон дэвшүүлэн барилгын ажлыг улсын хяналтанд авчээ. Энэ дагуу Ардын засгийн газрын 1926 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-р хурлын тогтоолоор аж ахуй явдлын яам, харилцан туслах хоршоолол, Монгол банкыг төшөглүүлэн Монголын хувь нийлүүлсэн хоршоог бомон төгрөгийн хөрөнгөтэйгээр байгуулсан нь Монголын барилгын байгууллагын үүсэл байлаа. 1927 онд Улаанбаатар хотын зүүн дөрөгт Улаанхоорангийн тоосгоны завод, 1928 онд Ерөөгийн модны заводыг ашиглалтанд оруулж барилгын хэлтсийн мэдэлд харьяалуулжээ. Мөн 1927 онд аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллах зураг төслийн контор байгуулж зөвлөлт холбоот улсаас мэрэгжилтэн урьж ажилласан байна. Энэ үед улсын хэмжээгээр барилгын ажил ихэд эрчимдсэн тул засгийн газрын 1929 оны 18 дугаар тогтоолоор барилгын инженер техникч нарын товчоо нэртэйгээр байгуулж барилга архитектурын төрөл бүрийн зураг төсөл боловсруулах мэргэжлийн байгууллага байгуулагджээ. Мөн аж үйлдвэрийн комбинатын барилга барих болсонтой холбогдуулан 1930 оны 10 дугаар сард Пром Монгол Строй хэмээх хувь нийлүүлсэн барилгын байгууллага байгуулжээ. Аж үйлдвэрийн комбинатын барилга дээр зөвлөлтийн мэргэжилтнүүд Монгол барилгачдыг дагалдуулан сургаж байсны зэрэгцээ 1931 онд зөвлөлт холбоот улсад 130-аад хүнийг явуулан барилгын мэргэжилд сургажээ. 1931-ээс 1934 онд Улаанбаатар хотод цэмб, шир, булгаар, гутал үйлдвэрлэх фабрик, завод, цахилгаан станц, тоосгон завод, төмрийн завод, хадгалын ноос угаах үйлдвэр зэрэг 103 сая төгрөгийн үйлдвэр, орон сууц, сургууль, соёл, үйлчилгээний ижбүрэн барилга байгууламжийг хот хөдөөд барьж ашиглалтанд оруулсан байна. Монголын барилгын салбарт онцгой үүрэг гүйцэтгэсэн том байгууллагын нэг нь барилгын цэргийн салбар бөгөөд 1936 оны 3 дугаар сард цэргийн явдлын яамны сайд бүх цэргийн жанжин маршал Демидийн санаачлах шийдвэрээр барилгын цэргийн салбарыг байгуулсан түүхтэй. 60 онд төгсөөд эдийн энэ барилгын цэргийн ерөнхий газар гэж байгуулагдсан энэ айлд хуваарлагдж ирсэн. 30 жил ажилласан би. Тэр үеийн бүх социалист орнуудын техносоотой барьж ирсэн барилгуудыг барилгын цэрэг барьж ирсэн. Бүх аймгийн нутаг дэвсгэр дээр ажиллаж ирсэн. Монголын барилгын салбарт барилгын яамнуудаар ордог 2 том байгууллага байсан. 30 мянган хүн ажиллаж байлаа шүү дээ барилгын цэрэгч. Барилгын цэргийн хүчээр бол гол нь үйлдвэр аж ахуй, хөдөө аж ахуйн том барилгуудыг барилгын цэрэг барьдаг байсан. Төлөвлөгөө алдагдaltaй. Улсын төсвөөс алдагдлаа нөхөж явдаг ийм байгууллага байсан. Тэгээ энийг ингэж болохгүй нэ гэж бодоод барилгын цэгийг хийснээр нь цалинжилт оруулаад. Барилгатанд ажиллагууд чинь хийснээр цалин авдаг бол доо. Тэгээд цалингийн гар дээр нөхгүй. Тэгээд сар бүхэн тогтмол цалингийн өгөөд тэгээд хадгаламжинд ээдэг байсан. Нэр дээр. Ингээ барилгын цэрэгч одоо хамгийн их өндөр цалинтай хадгажсэн 7600 төгрөг аваад халагдчихлаа. Тэр чи одоо том мөнгө байсан ш тухай ч одоо 7600 төгрөгөөр чинь моцыг л аваад унаад явжсэн тэгээд 6000-аар. Тэгээд 1000 төгрөгөөр нөөрөө ах дүү нэртэй юм аваад явахад хөөхөн бэлэгтэй аждаг байсан ш. Барилгын цэгц баян байсан шүү нэр хөнтэй сайхан байсан. Барилга байгуулалтын ажил цэргийн эрдэмтэд онцгой харамгай амжилт гаргасан ангийн нэгтгэлүүдийг шагнах Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв хорооны шагналыг төрөвдөр дарагтай Ардын цэргийн дугаар анги. Эх оронч чогдон дарагтай барилгын цэргийн дугаар ангид гардуулан ёсол Монголын Ардын эрен байгуулагдсны 48 жилийн ойн өмнөх боллоо.
Мөн хувийн нийлүүлсэн барилгын хоршоог аж ахуйн зохион байгуулалтын хувьд бэхжүүлж 1936 оны 11-р сард сайд нарын зөвлөлийн 45 дугаар хурлын тогтоолоор худалдаа аж үйлдвэрийн яамны дэргэд барилгын техникийн хэрэг эрхлэх газрыг байгуулжээ. Ингэснээр барилгын байгууллага нь хоршоолын хэлбэрээс улс ардын аж ахуйд бие даасан салбар болон хөгжих бололцоо бүрдсэн байна. 1926 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 33 дугаар тогтоол гарч зурагчлалын сурвалж ажлыг эхлүүлснээр Монгол улсад зурагчлалын байгууллага үүссэн төвтэй. Зурагчлалын байгууллагыг бэхжүүлэх, хөгжүүлэх, тэнд ажиллах ёстой ур чадварыг мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхийн тулд салбарын төрийн бус байгууллагыг анх 1956 онд Монголын анхны ууган архитектор Чимэд Дамбийн юм хишигт нарын санаачлагаар үүссэн. Өнөөдрийн байдлаар бол зурагчлалын салбарт үндсэндээ 500 гаруй тусгай жишээлбэл үгүй төрөл мэргэжлийн зурагчлалын байгууллагуудад 7000 орчим зурагчлалын инженерийн техникийн ажилчид ажиллаж байгаа. Зурагчлалын салбар бол барилгын салбарын төвчээ оюуны төвн болж ингэж ажилладаг учраас манай салбарын хүчин хөгжил дэвшил зурагчлалын салбарын үйл ажиллагаанаас онцгой хамааралтай ингэж ажилладаг. Сонголт төлөвлөлтийг бол уг нь бүгд л гараар хийдэг байсан. Тэгээд сүүлийн жилүүдэд болохоор энэ бүх үйл ажиллагаанууд бол ингээд програм хангамж, компьютер техникийн техник технологийн шинжилэл зурагчлалын салбарт бүрэн хийгдсэн. Зураг төсвөөр дамжуулаад барилгын техникийн бодлогыг барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Тэгээд шинжлэх ухааны техникийн ололтыг тэнд нэвтрүүлнэ гэсэн ийм бодлого бол тэр үед ургаж гарч ирсэн маа. Барилгын ажлыг аль болохоор улирлын хэрэгшээлээс гаргах хазар хөдлөлтийн баал бол их өндөр л дээ ер нь. Тийм учраас барилгын жинг хөнгөвчлөх гэдэг бол их чухал ачаал хөдлөлт. Ийм алсын хараатай техникийн бодлогыг бол энэ зураг тусал техникийн баримт хичгээр дамжуулж хийж ирэх шаардлагатай байсан. Эний ч их усурыг зургийн байгууллага 60-70 оны үед бол тавьж ажиллаж хийсэн. Мөн 1940 онд улсын барилгын тэрстийг дотоод явдлын яамны мэдэлд шилжүүлсэн байна. Энэ үед хөрөнгө оруулалтын хэмжээ 1930 оныхоос 8 дахин өссөн байна. Дайн дуусч энх цагийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэх шаардлага тавигдж байсан тэр үед олзлогдсон Япон цэргүүдийн хүч хөдөлмөр чадварыг бүтээн байгуулалтанд ашиглах зорилгоор 1945 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 87 дугаар тогтоол, Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 76 дугаар тогтоолуудаар олзлогдсон цэргүүдийн хэрэг эрхлэх газрыг байгуулж, энэ газрын дараагаар генерал Сосорбарм 1956 он хүртэл ажилласан байна. Монголын барилгын салбарын түүхийг үзэж яхад бол бас сонирхолтой гэмээр үйл явдлууд бас байдаг. Дайн дууссаны дараагаар Японы олзлогдсон цэргүүд Монголын барилгын бүтээн байгуулалтын ажилд оролцсон ийм сонин түүх байдаг. За тэд нар ойролцоогоор 2000 орчим хүн хоног толгой орчмоос энэ туулгалоор сал урсгаж бас чулууны цэг гэж ярилдаг дэнжи мянгад байгаа. Тэндээс чулуу барилгын чулуу гэлтгэж байсан. 1946 онд барилгын материал бэлтгэх газрыг байгуулснаар жилдээ 3.3 сая ширхэг тоосго, 500 шм бетон болон төмөр бетон эдлэл, 2000 гаруй тонн шохой үйлдвэрлэж байлаа. Барилгын байгууллагыг мэргэжилтэй ажилтан ажилчдаар хангах шаардлага нэмэгдсэн учраас сэргээс салгдсан дарга нарыг барилгын ажилд түргэвчсэн сургуулиар сургах, илгээлтээр ажилчин элсүүлэх ажил эрчимтэй өрнүүлсэн нь энэ салбарт мэргэжилтэн бэлдэх ажлын эхлэл болсон юм. Шижгэлсэн 20 хэдхэн настай залуухан байхдаа өөрийн пеншин салхин хүрдэт тасагт барилгач нар орж байлаа өвөө. Тэр чинь 100 хэдэг газар юм уу? Үгүй ээ миний хүү. Тэр чинь барилгын тусгай мэргэжлийн тасаг байхгүй юу? 1946 онд
уурын пишин салхин хүрдэт тасаг нэртэй контор байгуулсан нь тус салбарт тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх анхны байгууллага болсон юм. 1948-аас 1957 оны үед зөвлөлт толгойд улсын тусламжаар хэд хэдэн аймагт дизель станц, ромын завод, ноос угаах үйлдвэр, Улаанбаатар навшгийн төмөр зам, төв захилгаан станцын өргөтгөл, Налайхан уурхайн өргөтгөл. Мөн бүгд найрамдах Хятад ард улсын тусламжаар Сүхбаатар хотод дулааны станц, фанерын завод, Улаанбаатар хотод жилдээ 24 сая ширхэг тоосго үйлдвэрлэх тоосгон завод, Чех улсын тусламжаар шеврет болон гутлын үйлдвэр, бүгд найрамдах ардчилсан Герман улсын тусламжаар хэвлэх үйлдвэр, мах комбинатыг тус барьсан байна. 1952 онд сайд нарын зөвлөлийн шийдвэр гарч Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зарим томоохон барилгын зураг төсөл боловсруулахад зөвлөлт толгойд улсаас техник эдийн засгийн туслалцаа авах болсон юм. Зөвлөлтийн тусламж болон нэмэгдэхийн хамт тэдний тэргүүний туршлагыг аж ахуйн соёлын салбарт нэвтрүүлэх ажил ялангуяа энэ үеэс өргөн далайстай боллоо. Зөвлөлтийн барилгачдын туршлагаар Урлагийн давтын систем нэвтэрч намсрай, сансрай дурж, цогоо нарын зэрэг алдартай барилгачдыг орон даяар мэдэх боллоо. Барилгачин цогоо ээлжиндээ 42450 тоосго урж, төлөвлөгөөгөө 1415 хувиар биелүүлж, дээд амжилт тогтоолоо. Хоёрдугаар 5 жилд барьсан барилга анхдугаар 5 жилээс 5 дахин нэмэгдсэний дотор орон сууцны барилга 3 дахин нэмэгдлээ. Барилгын үйлдвэрлэлд гар ажиллагааг хаалж, техник нэвтрүүлэх бодлого явагдаж, 1953 онд зөвлөлт холбоот улсаас анхны экскаватор, 1954 онд анхны өргөгч цамхагыг авч байжээ. Мөн 1956 оноос нийслэл хотыг ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулж эхэлсэн түүхтэй. Миний охин 1956 оноос л манай барилгын салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн юм аа. Дуунд гардаг да зуны халуунд ч өвлийн хүйтэнд ч ажирахгүй гэж манай барилгачид тэгжил ажиллаж байсан. Зорсон ажла хүтээр мөхөд голбот барилгачдаа мартая барилгачдын сайханаа багтаа моцорой тайчмангаа 1950 оноос эхэлж гүйлтэг нь Джонш Гянтволдын гээд өнгөт металлын хөдрийн хэд хэдэн уурхай, зэлтэр, дархан, угтаалын сангийн аж ахуйнууд байгуулагдаж, Улаанбаатарын гурилын комбинат, Булганд гурилын терм, Улаангом, Чойволсон хотод гурилын үйлдвэр зэрэг голчлон үйлдвэрийн зориулалттай томоохон барилгыг барьж байгуулжээ. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1957 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 59-р тогтоолоор бүгд найрамдах Монгол ард улсын барилгын хэрэг эрхлэх хороог байгуулсан юм. Энэ үед барилгын ажлын хэмжээ 338 сая төгрөгт хүрсэн байлаа. 2 жил гаруй дараагаар буюу 1959 оны 11-р сарын 4-ний өдрийн 182 дугаар зарилгаар бүгд найрамдах Монгол ард улсын барилгын материалын үйлдвэрийн ямыг байгуулж сайдаар нь гончгийг томилжээ. Манай улсад улс ардын аж ахуйн салбарыг төлөвлөгөөтөөр хөгжүүлэх ажил эрчимтэй өрнөсөн учраас энэ үед барилгын хөгжил явц нь улсын секторт бие даасан салбар болох хэмжээнд хүрсэн учраас улсын хэмжээний барилгын байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж байх шаардлагатай болсон юм. Тийм учраас бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 11-р сарын 4-ний өдрийн 184-р зарилгаар тус улсын бүх төрлийн барилгын ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, төвлөрсөн хяналт шалгалтыг хүчтэй болгох зорилгоор бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн улсын барилгын комиссийг байгуулжээ. Ардын засгийн газрын 40-р хуралдаанаараа аж ахуйн эрхлэх яамны дэргэд барилгын хэлтс байгуулж, нэгээрээ болохтой зэрэг барилгыг
зураг төсөл боловсруулах, барилгын материал үйлдвэрлэл болон барилгад төвлөрсөн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хэлтсийг байгуулж ажиллуулсан байдаг. 1960-ад оны эхээр манай улсын барилгын хөгжилд зөвлөлт холбоот улс болон агадуу найрамдалтай социалист орнуудын техник эдийн засгийн үзүүлэх тусламж эрс нэмэгдсэн юм. Барилгын ажил өрнөлтөй явагдах болсон энэ үед мэрэгжилтэй ажилчин, инженер, техникийн ажилтнуудыг олноор бэлтгэх зүй ёсны шаардлага гарч дотоодод техник мэрэгжлийн сургуулийн сургалтаар ажилчин бэлтгэхийн зэрэгцээгээр зөвлөлт холбоот улсад олон 10 мэрэгжлийн ажилчин сургаж бэлтгэх их ажил өрнөсөн юм. Хэрлэн одоо Ишинку, Пашка бүх темсэж төрсөн. Тэгвэл тамирчид гэх юм бол манай Сэрэн дохт хавар барилгын темсдэг гэсэн. Хойлог дорж барилгын темсдэг гэсэн. Начин дэмбэрлэн буу барилгын темсдэг гэсэн. Барилгачид тамирч төрдөг, баатар төрдөг. Темсэрээ яваад маш сайн ажиллаад дээд сургуульд ороод инженерүүд болсон. Гайхалтай инженерүүд. Эрдэнэтэн хүн жишээл бахны материалын хэмнээ намайг ерөнхий инженер явахад манаас асуурч байсан Амгалан гээд маш мундаг хүүхэд байсан. Өнөөдөр одоо Амгалан доктор, профессор. Мөн 1960-ад оноос манай оронд зөвлөлтийн барилгын байгууллагууд бий болж өөрийн өмч хөрөнгөөр хот хөдөөд, үйлдвэр, орон сууц, соёл үйлчилгээний барилга байгууламж барих ажил өрнөж зөвлөлтийн алдарт барилгачдтай мөр зэрэгцэн ажиллах, тэднээс суралцах сайхан нөхцөл боломж бүрдэж байлаа. Чехословакийн мэрэгжилтэн Оджерног ярихдаа Чехословак Монголын хамтын ажиллагаа амжилттай сайхан хөгжиж байгааг нэг тод илэрлэл бол бидний барьж байгаа үйлдвэр юм. Бүгд найрамдах социалист Чехословак улсын мэрэгжилтэн бид нар дархны цементийн үйлдвэрт Монгол нөхөдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж тэдэнд мэрэгжил эзэмшүүлэн амжилтанд хүрч байна гэдэг. Мөн тухайн үеийн социалист орнууд Чехословак, Польш, Болгар, Унгар, Германы мэрэгжилтнүүд ч манай их бүтээн байгуулалтанд оролцож байсан юм. Энэ бүхнээс манай барилгачид их зүйлийг суралцаж, эх орныхон бүтээн байгуулалтын амжилтын эзэд нь болж алдар цуугаа мандуулсан алтан гартнууд болцгоосон юм. 1966 онд зөвлөлт боловс тэр үеийн барилгын техникийн сургуульд 2 жил явж суралцаж барилгын одоо жинхэнэ мэрэгжлийг эзэмшиж ирсэнтэй. Би нийтдээ нэг 200 орчим барилга байгууламжид ажилласан байна. 1963-аас 1967 онуудад Улаанбаатар хотод анхны байшин үйлдвэрлэх комбинат, хөнгөн бетон завод, Дархан хотод царууц тоосго шохойн үйлдвэр, цементийн завод, тосон цэнгэлд мод боловсруулах үйлдвэр тус шинээр барьснаас гадна өмнө нь ажиллаж байсан шохой, төмөр бетоны үйлдвэр, мод боловсруулах үйлдвэрүүдийг өргөтгөн шинжилж 1966-аас 1968 онд 2.5-аас 5 сая тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай нэг маягийн 13 заводыг Болгар улсын төхөөрөмжөөр тоноглон ашиглалтанд оруулсан байна. Барилгын гүйцэтгэгч байгууллагууд анх дугаар 5 жилд буюу 1948-аас 1952 онд 103.9 сая, 2 дугаар 5 жилд буюу 1953-аас 1957 онуудад 280.2 сая, 3 дугаар 5 жилд буюу 1960-аас 65 онд миллиард 527.4 сая төгрөгийн барилга ухсралтын ажил хийж гүйцэтгэжээ. Ерөн тэр үед барилгын яамд одоо ажиллаж улсыг нүд харахад тэнд энэ ажиллаа мэддэг хүн нэгч байгаагүй. Хангад чамаа. Энэ нэр нь хүн байж, энэ нэр нь юу ч мэдгүй хүн байж нэгч хүн байгаагүй. Үнэхээр одоо шилмэл улсууд л тэнд байжсэн байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчид 1963 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 233 дугаар зарлиг гаргажээ. Уг зарлагаар бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн улсын барилга эдийн засгийн комиссийг өөрчлөн бүгд найрамдах Монгол Ард улсын барилгын зөвлөл болгон өөрчилжээ. Бүгд найрамдах Монгол Ард улсын барилга ба барилгын материалын үйлдвэрийн яамыг өөрчлөн бүгд найрамдах Монгол Ард улсын барилгын яам, бүгд найрамдах Монгол Ард улсын барилгын материалын үйлдвэрийн яам гэсэн 2 яам болгожээ. Даваад яваад оны үед 45 жил хийсэн ажлыг 1 жилд хийж байлаа шүү дээ. Энэ 80-аад оны үед. Ийм даадас байсан да. 1989 оны үед Монголын барилгачид жилдээ
3 миллиард гаруй төгрөгийн барилга өсөлтийн ажлыг хийж байсан. Хуучин үнээр. За үүний нэг 20 гаруй хувийг нь зөвлөдийн барилга хийж гүйцэтгсэн байна. За миллиард шахам төгрөгийн барилгын материал үйлдвэрлэж байсан. За 20 гаруй сая төгрөгийн зурагчсан ажлыг хийж байлаа. За ингээд барилгын эрчим хүч, усны аж ахуй, хөдөө аж ахуй, барилгад одоо энэ салбарын төрөлжсөн зурагчсан байгууллага бий болсон байна. Барилгын байгууллагууд байгуулагдсан. Энэ жил одоо барилгын байгууллага хөгжиж ирсэн дээ. 1965 оны 6 дугаар сарын 4-нд хоролцсон Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны 7 дугаар бүгд хурлаас барилгын ажилд ноцтой дутагдал оршиж байна гэж үзсний улмаас бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 11 дугаар сарын 26-ны өдрийн 234 дугаар зарилгаар барилгын ямыг татан буулгаж барилгын гүйцэтгэгч байгууллагуудыг удирдах удирдлагыг бүгд найрамдах Монгол Ард улсын барилгын зөвлөлд шууд харьяалуулсан байна. Манай салбарын хамт олон ихээхэн санаа агшаасны үр дүнд барилгын салбарыг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг тэнд тавьж ирсэн. Дор нутод нэг тэрээст, Баян өлгийд нэг тэрээст, Дунд говьд нэг тэрээст, Баян хонгорд нэг тэрээст ингээд бүсчлээд тэндээ барилгын материалын үйлдвэрүүдийг хөгжүүлээд тэнд байгаа тэр орон нутагт байгаа барилгын материалуудын үйлдвэрийг төшөглөж барилгын материалуудын үйлдвэрүүдийг байгуулад тэгээ бүсчлэж тэнд орон нутгийн үйлдвэрүүд барилгын байгууллагуудыг хөгжүүлэн бэхжүүлж ирсэн байна шүү дээ. Барилгын материалын үйлдвэрийн яам гэдэг том төрийн байгууллага бол ерөөсөө энэ салбарыг хөгжүүлэх, бодлогыг боловсруулах, барьж байгуулах энэ бүх юмыг л хариуцж ирсэн. Барилгын материалын үйлдвэрийн яам нь 1968 он гартал үйл ажиллагаагаа явуулж байлаа. Гэвч барилгын материалын үйлдвэрийн хөгжил удаан явцтай байлаа. Үүнд дүгнэлт хийж барилгын материалын үйлдвэрийн яам улсын барилгын зөвлөлийг татан буулгаж бүгд найрамдах Монгол Ард улсын барилгын материалын үйлдвэрийн ямыг дахин байгуулж сайдаар нь телеханыг ажиллуулжээ. 1972 онд бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн дэргэд улсын хэмжээнд барилгын зураг төсөл, эрдэм шинжилгээ, техникийн хяналтын үйл ажиллагааны бодлого эрхлэх үүрэг бүхий барилга архитектурын комиссийг байгуулж Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны улс төрийн төвчөөний 1986 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 250 дугаар тогтоолоор барилгын материалын үйлдвэрийн ямыг татан буулгаж бүгд найрамдах Монгол Ард улсын барилгын хороо болгон өөрчлөн байгуулжээ. Улсын барилгын хорооны дараагаар Лувсан гомбо томилогдсон ажиллажээ. Шинэ хот байгуулах, хот зөөрөн байгуулах, Монголын ард түмний сайхан амьдралыг ханган биелүүлэхэд зөвлөлт төлөвлөлт улсаас өндөрлж оролцох тусламжийг үзүүлж байсан. За энэ их тусламжийг хэрэгжүүлэхэд манай нам төрийн удирдагч Цэдэн Балгоогаас бүхний хүний төлөө, бүхний хөөгтийн төлөө гэсэн энэ нийгмийн эдийн засгийн энэ том зорилго бодлого дэвшүүлсэнийг хэрэгжүүлэхэд манай барилгын байгууллага Монголын алдарт барилгачид жинтэй хойно мөрөөрөө оруулж өстой энэ ажлыг хэрэгжүүлэхийг ноён дөрөнд болж исэн гэж хэлж болно. 1980-аас 1990 оны үед Монголын барилгын байгууллагуудын хөгжлийн оргил үе байсан бөгөөд жилдээ 5,000 ам хүртэл талбайтай орчин үеийн тохилог орон сууц, олон арван үйлдвэр, олон нийтийн барилгуудыг барьж ашиглалтанд өгч байлаа. 1989 он гэхэд барилга угсралтын томоохон 40 байгууллага барилгын материалын 26 үйлдвэр, зураг төсөл, сургалт эрдэм шинжилгээний 20 орчим институт товчоо бий болсон юм. Барилгын салбар бол улсад улс ордын аж ахуйн салбаруудтай хамт харьцуулан үзэхэд нэг онцлог зүйл надад ажиглагдсан таалагдсан юм аа. Манай барилгын бүтээгдэхүүн, барилгачдын бүтээгдэхүүн бол үеийн үед дурсан үлдэгдэх ийм бүтээгдэхүүн. Манай ард түмний сайн сайхны төлөө босгосон энэ барилгууд бол манай барилгачдын зүй ёсны бахархал юм. Яагаад гэвэл тэд энэ барилгыг би босгосон гэж бахархаж байхад тэдгээрийн үр хүүхэд ачизээ уучдууч бол миний өвөө, миний эмээ, миний аав, миний ээж энийг босгосон гэж
бахархаж явах ийм одоо учиртай сайхан түүхийн дурсгалтай зүйлүүдийг бүтээдгээрээ манай барилгын салбар бол онцлог юм аа. Манай бүтээн байгуулалтын өнгөрсөн он жилүүдэд зөвлөлт холбоот улсын туслалцаа дэмжлэг онцгой үүрэгтэй байсан бөгөөд Mid Molybdenum Stroy, зөвлөлтийн барилгын сот 1, сот 2, сот 3 тэрэстүүд олон 10 барилга байгууламжийг барьж байгуулсан билээ. Улсын хэмжээгээр 1986-аас 1990 онд гүйцэтгэсэн барилгын хэмжээ 68 тэрбум төгрөгт хүрч, барилгын материалын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 7.5%-ийг эзэлж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж тодорхой хэмжээгээр экспортлж байлаа. Улаанбаатарын байшин үйлдвэрлэх хэмжээд шинэ технологиор үйлдвэрээс сэргээж байна. 17-оос 18 он гэхэд бид дотооддоо 4.5 сая тонн цемент үйлдвэрлэдэг. Өөрөөр дотооддоо эрэлт хэрэгцээг бүрэн хангаад одоо илүүдэл цементээ экспорт нарах ийм болцоод боллоо. Импортоор авдаг байсан олон нийт төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо хийж чаддаг боллоо. Жишээлбэл Хуванцар цонх хаалганы 300-аад үйлдвэр байж жишээтэй. Бүх төрлийн халуун хүйтэн одоо цэвэр бохир одоо сандгийн зориулттай ийм Хуванцар хоолын 10-аад үйлдвэр өнөөдөр ажиллаж байна. Урдаа тавьсан зорилготой зөв алхам хийгээд гадаадын хөрөнгө оруулалт концессийн гэрээг маш амжилттай хэрэгжүүлэх юм бол манай материалын үйлдвэрүүд маш их том зах зээл бидний өмнө байгаа. 1989 онд улсын барилгын хороог өөрчлөн барилгын яам байгууллаа. Энэ үед одоогийн ханшаар 53 тэрбум төгрөгийн өртөг бүхий машин механизм ашиглагдаж, салбарын үндсэн хөрөнгийн 53%-ийг эзлэн, газар шорооны ажлын 92.8-аас 93.4%, ажиж буулгах ажлын 78.9-өөс 87.6%, бетон, төмөр хийц, угсрах ажлын 77.6-аас 85.3%-ийг механикдсан аргаар гүйцэтгэж байлаа. Мөн 1950-аад оны сүүлчээс эхлэн үндэсний мэрэгжилтэй болгосон хүчин, удирдах болон инженер техникийн ажилтан бэлтгэх ажил эрчимтэй явагдсны үр дүнд төрөл бүрийн сургалтаар 4200 гаруй инженер, 500 гаруй техникч, 60 мянган мэрэгжилтэй барилгачид энэ салбарт ажиллах болсон юм. 1990 оны ардчилсан хувьсгалаар төр нийгмийн тогтолцоо бүхэлдэн өөрчлөгдөж, улс орон төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, гадаадын зээл тусламж зогсож, дотоодод төсвийн хөрөнгө оруулалт үлэмж ихээр хомигдлаа. Энэ үед барилгын салбарын ажил амьдралын байдалд бодиттой дүгнэлт өгч, салбарынхаа цаашдын хөгжлийн хандлага чиглэлийг тодорхойлж, их барилгын салбарыг шинжлэн өөрчлөх хойшлуулшгүй зорилт тавигдсан билээ. Манайх чинь 28 материалын том үйлдвэртэй. Жилдээ 700 мянган тонн цемент үйлдвэрлэдэг. Барилга угсралтын чинь одоо 60-аад байгууллагатай хотготой. Тэгэл эднэр чинь бол одоо жилдээ нэг 4000-аад барилга ашиглалтанд оруулдаг. Манай аймгийн барилга тэрэгчдийн чинь өөрийн үйлдвэрийн баацтай. Машин механизмын баацтай. Өөрийн бетоны үйлдвэртэй. Тэгэхээр аймагт нэг өстөний ажил үйлдвэрлэл байлаа. Тэгээ сүүлийн энэ 70-аас 90 онд бол үнэхээр их бүтээн байгуулалт Монгол оронд өрнөж Улаанбаатар хотыг Азийн эсгийн хотыг чинь Азийн цагаан дагн болгосон төвхт юм. 1990 оны 6 дугаар сарын 24-нд Монголын барилгачдын их хурал оролдож, их барилгын салбарыг өөрчлөх, шинжлэх үзэл баримтлалыг баталсан. 1980-ад оны 89 оны үед бол зах зээл шилжснээр хамгийн түрүүнд барилгын салбарын 100% хувийн хвшил болцгоосон. Тэр үед маш олон барилгын одоо салбарын аж ахуйн нэгжүүдийг компани болгож задлаад хүн болгон нэг компани байгуулж удирдах энэ зах зээлийн том одоо давалгаанд хөл тавьж анх орж исэн. Хувийн компани байгуулахаар барилгын салбарт бол томоохон одоо амжилт олох юм аа гэсэн өөдрөг үзлээр л бид бүгд шилжээд орж авчихсан. Тэгээ анхны орон сууцны хөтөлбөр төслийг анх санаачилж ялаа 2000 онд. Хамгийн анх одоо энийг санаачлаад туршлага авахын тулд Москва явж Оросын холбооны улсын барилгачдын холбоотой уулзаж